Хормын анхны шөнө. Шинэхэн усууд орондоо дөнгөж ортол үүдний онхон дугарлаа. Бүр их гэтэл хонхон тасралтгүй дуурайд байсан тул залуухан нөхөр нь хараал усахаар очиж үүдээ нээлээ. Тэгсэн чинь мөрөн дээр авс тавьчихээр дуу шуучгүй орж ирээд өрөө рүү н орж орыг нэг тойрчголоор авчихлаа гинэ. Шинэхэн гэрийн эзэн мэдээж уурлаа. Өөш, энэ ч одоо юу болоод байна? Уучлаарай хамаа. Мууснаа нэтэр огт байхгүй шүү. Зүгээр л танаа орсон чинь ирэх гэхээр зай байдгүй. Хэцүү юм. За баярлалаа. Шилжилтийн насны залуу эцэгтэйгээ муудалцлаа. Би өдөр болгон та хоёрын уудахтай царайг харсаар байгаа залхаж чинь. Би Армандаг уучрал секс, адал явдал сайхан хүүхнүүтэй очирч шар айрыг хагатлаа умаар байна гэж хэлээд буцаа шүүрэн авлаа. Гүйцээ би явлаа. Намайг хорих гэсний хэрэггүй шүү гэсээр үүд рүү зүглөв. Аав нардаас нь хар гүхээр арилаа. Аавга та миний хэлснийг сонсоогүй мó? Та нар намайг хорих гэд ямар ч нэмэргүй гэсэн шүү. Тэрч тэгэлгүй яах вэ миний хөө. Зүгээр хоёулаа хамт явъя. Адилхан ирүүлсэй даа ч одоо. Нэг залуу 4 сая найзтай байж л дээ. Даанч хоорондоо жаахан ойлголцдоггүй хүмүүс байж. Нэг өдөр мөнөөхөн залуу нөгөө дүүлээ нэг газар урж нэг сайхан ярилцахаар шийджээ. Нэг найз нь арайраагүй 3 нэрсэн юм байж. Зөөгч. Захиалаагүй. Жаахан байж байгаа тэгээ ирэх ёстой хүн нэрэг байна. Оо за. Ирэх ёсгүй хүн нэрчгсэн юм байна л да. Гэж уурлаад яваад өглөө. Явах ёсгүй хүн явчихлаа штэ. Гэтэл бас нэг чууч. Явах ёстой хүн суугаад байгаа юм байна л да. Бас нэг нь явчлаа. Би чамайг хэлээгүй штэ. Гэтэл үлдсэн ганц найз. Тэгвэл намайг хэлээд байгаа юм байна л да. Гэт явж одлоо.